Хотгдүгэн их сургууль. Сайн байцгаана уу хүүхдүүд. Монголын төв, соёл, ёс зүйншилгийг 3 багц цаг хичээлийн видео лекцийг хэлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн видео хичээл Монгол нутагт эрдэнэ улс сэдвийн хүрээнд өрнөх болно. Та бүхэн таалан болгоно. Дэлхийн дахны олон ард түмний нэгэн адил монголчууд төр ёсны өн эрдэнэ түүхтэй билээ. Монголчуудын дээдүү хүн нарын тухай мэдээ занг хятадын сурвалж жүжиг дурддах болсон нийтийн туулын өмнөх 1764 оны үед хамааран нийтийн туулын өмнөх 822 онд Жов улс руу уулгалан дайрч байсан гэсэн мэдээ байдаг. Гэвч улс төрийн зохион байгуулалтад орсон нэлээд хожуу буюу нийтийн туулын өмнөх 3 дугаар зуунд хамааран Модон буюу Баатар гэгдэх нэгэн идэрмэгэр эцгээ ягуутхан өсчөд байсан Юучи аймгийг даран сүнөөж нийтийн туулын өмнөх 209 онд өнөөгийн Монгол нутагт хүн гүрнийг зөвлөсөн байна. Улсаа зүүн, баруун, төв гэх 3 хэсэгт хуваахын зэрэгцээ 24 төмтийг бий болгожээ. Өөрийгөө Чинлээ, Гүтүү, Шануу гэж өргөсөн ба улсын чухал асуудлыг гагцахаар эзэн мэдэж шийдвэрлэгч 24 төмтийг толгойсон ноёдын ийлэлдээс сонсгол авав. Үүний засаг засгарын үед хүн улсын хил хязгаар асар ихээр дэлгэрсэн байна. Тухайлбал нийтийн туулын өмнөх 250-аас 204 онуудад орд уст барилах Тангад угсааны Луи Фан Баян аймгийг дагуулсан бол нийтийн туулын өмнөх 203-аас 201 онуудад хойд баруун хойд зүг Улаан эзлэх банк хийжээ. Нийтийн туулын өмнөх 200 онд хан улсын нутаг руу 250 км цөмөрч Шансын мужийн Шанаан хот хүртэл уулгалж байлаа. Баядан уулын бэлдэр ших Татун хотын орчим 400 мянган зэрэгтэй Модон хан улсын Юбан хааныг хүсэлж Хилийн гэрээ тогтоосон байна. Шануу Модон улсаа 35 жил захираад нийтийн туулын өмнөх 174 онд мөн хүрчээ. Түүний орыг Хүү, Гию, Лаушин оны цомтойгоор залгасан байна. Бид тэнгэр уул хүртлэх бүхэл иргэдийг номготов. Тэд тань дагаар осноо даруй хүлээж алтан элд үдсгэлэнт гүн жилгээснийг авчирлаа. Би Модон Хүннүү гүрний Шануу ном татдаг ард түмнийг нэгэн гэр бүл болгон нэгтгэв. Нэгэн үе хүчирхэгжин өмнөд эдгээдэд Түмэн газрын цагаан хэрэг, зүүн эдгээдэд Гуйлан улс, бүрэн эдгээдэд Туркестан, хойд эдгээдэд Байгал нуур хүрсэн өргөн удам нутаг дэвсгэрт оршин байсан хүн нар дотоодын самуу, суурин иргэдийн башир залхинд автан өмнөд Умард гэсэн 2 хэсэгт хуваагдсан нийтийн туулын 93 онд Баян талын тулаанаар хан улс Сүмб аймгийн хамтарсан цэргийн хүчинд цогцолтон мөгчээ. Хүн нар Монгол нутагт хамгийн анхны улс байсан төдийг 400 орчим жилийн туршид улс төрийн хувьд бүс нутагта тэргүүлэх байр суурьтай явж иржээ. Хүн нарын залгаагаар Дүү Азад бий болсон өөр нэг бүрдэл нь Сүмб нар байлаа. Өмнөх хүн нарын нэгэн адил Лууд хотоос улсаа заслан удирдахын зэрэгцээ зарим үед Хянганы цаадах нутгаас чиглүүлэх болсон байдаг. Ихэнхдээ Тархаа Бутархаа аймагуудын холбооны шинжтэй байсан боловч нийтийн туулын 156-аас 181 онуудад улсыг удирдсан Таньсын ухаан үед нэн хүчирхэгжиж зарим талаар улсын шинжийг олсон байна. Тэрээр дархан уулын Чачавуу голын эрэгт тэргүүн балагдаад цогцолж зүүнээс баруун хүртэл 4800 км, өмнөөс Умард хүртэл 2800 км хүрсэн өргөн уудам нутгийг захирч байлаа. Гэвч Таньсын ухааг мөн хөрсний сүүлээр эрх мэдлийн төлөөх тэмцээн ширвсж 235 онд Кибинийн хаан Цав Вэй улсын заншлаач Хан Лүнг гэж алуулснаар улс мөксөн байна. Хэдийгээр Монгол газраа мөксөн боловч Сүмб улсын үлдмэр 6 дугаар зууны хүртэл төв
зүүн хойд Азад ямар нэгэн хэмжээгээр улс төрийн нөлөөлөл үзүүлсээр байжээ. Сүмбэр нарын дараачаар бий болсон өөр нэг улс нь Нэрвэн болно. Өмнөх хоёр улсаас ялгаатай нь язгуурын Монгол улс юм. Топовын улсуудад түшмэглэн явах Буурай аймаг, Чарууга, Тунуугу, Бати нарын үед хүчрхэгжих өнгө аяс орсон байна. Улмаар Шээлүн хааны үед хүчрхэгжлийнхэн оргилд хүрчээ. Улсын дотоодод олон тооны шинжилэл хийхин зэрэгцээ өмнөд эдгээдэд Вэ улс руу уулгалан довтлох болжээ. Шээлүн 410 онд бий барсан бөгөөд Дадан хааны үед Нэрвэн улс дахин хүчрхэгжих өнгө аяс орсон байна. Гэвч дотоодын самун хөрс зэрэгэлдээ улсын башир аргад автан улсын хүчин суларсаар 555 онд Ануугу хааны үед Алтай тургуудад зөвлөдөн мөхчээ. Нэрвэнд нийтдээ 23 хаан төр барьсан бөгөөд гөрмөл гизэг тавьж бурхны шашин дурхын зэрэгцээ Монголын төр ёсны түүхэнд анх удаа хагаан цувыг хэрэгжилжээ. Монголчуудын төр ёсны түүхэнд гүн гүнзгий улмөр үлдээсэн үндэстэн бол тургууд юм. Тэд зөвхөн бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд нөлөөлөл тогтоох үз хүчирхэг улс байлаа. Баруун зүгт Арал тэнгис, хойд зүгт Сибирь, зүүн зүгт Гуйлын улс, өмнө зүгт цагаан хэрэм төрсөн өргөн удам нутаг дэвсгэрт оршин байна. Хэдийгээр дотроо өрн дорн гих хоёр хэсэгт хуваагдсан тан улсын даргалд 30 орчим жил оршин байсан ч тургууд Монголын түүхэнд хамгийн хүчирхэг улсын нэг байсныг онцлоё. Гэвч 745 он гэхэд энэ улс оршин тогтнохоо нэгэнт болсон байлаа. Өтөөгөн улын бэлд Ордо Баликотыг цогцолоосон Уйгурчууд, Мандан, Пело, Моёнчууд нарын үед хүчирхэгжин байсан боловч залхаа сая төрийг хангаж улсын хэрэг самуурснаар эцэстээ Нинсийн хэргээс үүдэж захиурдан мөгсөн юм. Монгол нутагт оршин байсан эртний өөр нэг улс нь Хятад нар болно. Хятад нарын тухай түүхэн мэдээлсэн 6 дугаар зууны үед хамааран Дээд өвөг Комосын нар шар мөрний эрэг дагуу нутаглан амьдарч байжээ. Гэвч Юлиогийн Амбагийн хааны үед хүчирхэгжин улсын төрх бүрдэжээ. Умардад хилээ хэрлэн гол хүртэл өргөдгөн тэлж чадсан байна. Угэрчүүлвэрм улсын тэргүүний 3 жил тутам сонгох ёсыг эвдэж өөрийгөө насан туршин эзэн ханаар өргөжээ. Зүүн хойд Азад 300 гаруй жил оршин тогтносон Баха улсыг буулган авчээ. 936 онд 16 мужийг эзлэн их хятад улсыг албан ёсоор байгуулсан байна. 946 оноос шар мөрний өмнөх нутгийг хураан захирсан байна. Хятад улс нийт 50 мужаас бүрдэх бөгөөд эдгээрийг өмнөд захын 16 аймаг, умард захын 28 аймаг, гадаад 8 аймаг гэж хуваана. Бичиг соёлын хувьд өндөр түвшинд хүрсэн байна. 1460 тэмдэгтээс бүрдэх их бичгийн сацуу 350 тэмдэгт бүхий бага бичиг хэрэглэнэ. Хятад улс нийт 5 нийслэл, 6 жов, 150 бэхэл тод, 200 сян, 50000 аймаг, 60 түшмэг улсыг захирч байна. Улсын хүн ам 16 сая хүрч байжээ. Гэвч улсын хүчин чадал аажмаар буурч сүм улс, зөрчид угсааны алдан улсын хамтарсан цэргийн хүчин цохигдсон 1125 онд мөхжээ. Энэ удаагийн видео хичээл үүгээр жаргаж байна. Анхааран төлөвлөсөн та бүгдэд баярлалаа.